Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би Хас банкны 2024 оны 1-р хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааныхаа тайланг та бүхэнтэйгээ танилцуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийнхээ танилцуулгаар гол онцлог үйл явдлууд, санхүүгийн тайлан болон гол санхүүгийн үзүүлэлтийн талаар би та бүхэндээ танилцуулнаа. За юуны өмнө гол онцлог үйл явдлаас эхэлж танилцуулъя. За 2024 оны эхний хагас жилд манай хувьцаа эзэмшигчдийн ээлж турлаа 4-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. За үүнээс гадна бид нэр 2023 оны жилийн эцсийн ногдол ашигыг хуваарлах шийдвэрээс гадна бас ногдол ашигаа бид нэр хувьцаа эзэмшигчдэд олгосон байгаа. 2023 онд Хас банк ногдол ашигыг 2 удаа олгосон. Тэгэхээр энэ дэлгэцэн дээр харж байгаа дүн маань 2023 оны 2 дугаар хагас жилийн ногдол ашигын хуваарлтын талаар мэдээлэл хүргэсэн байна. За үүнээс гадна Хас банк олон улсын санхүүгийн байгууллагуудаас их үүсвэр татаж зээлийнхаа үйл ажиллагааг харилцагчдынхаа хүсэлтийн дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлдэг байгаа. За 2024 оны эхний хагас жилд нийтдээ 104.3 сая Америк долларын их үүсвэрийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас бид нэр амжилттай татсан. За үүнийхээ үр дүнд бид нэр 2024 оны эхний хагас жилийнхаа зээлийн болон ашигт ажиллагааны өсөлтийг хангасан байгаамаа. За үүнээс гадна бид нэр хоримтлалын данс бид нэр харилцагч нартай санал болгодог. За мөн бас манай Хас банкны нийт 1300 ажлагчид маань хоримтлалын данстай байдаг. За эхний хагас жилд бид нэр МАК компани ажлагчдад энэхүү санхүүгийн үйлчлэгийг үзүүлснээр нийтдээ одоо манайх 20 гаруй аж ахуйн нэгжүүдэд хоримтлалын дансны үйл ажиллагааг одоо үзүүлж эхэлсэн байна. За өөр нэг чухал зүйл бид нэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулах олон улсад ялангуяа экспортод бараа бүтээгдэхүүнээ санал болгох талаас олон улсын стандартын одоо ISO хөтөлбөрийг бид нэр амжилттай хэрэгжүүлээд эхний шатнд бид нэр харилцагч нараа сонгон шалгаруулад явж байгаа. За ингэснээр олон улсын стандарт ахиулснаар өрсөлдөх чадвар нь сайжрах хамгийн гол бидний зорж байгаа зүйл нь экспортод бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлэхэд нэлээд том ахиц болох болов гэсэн зорилтоор энэхүү үйлчлэгийг хөтөлбөрийг бид нэр хэрэгжүүлсэн байна. За үүнээс гадна бид нэр премиум салбарын нээлтийг хийлээ. За энэхүү премиум салбар нь бол манай VIP харилцагч нарт үйлчлэгээ үзүүлэхээс гадна бас алт тушаах ийм боломжтой болсноороо онцлогтой байгаа. За манай банкны бас гол бүтээгдэхүүнүүдийн нэг гол харилцагчдын сегментийн нэг бол одоо бизнес эрхлэгчмээр байгаа. За эмэгтэй бизнес эрхлэгчдийнхаа дэмжсэн зээлийнхаа хөтөлбөрийг бид нэр энэ онд амжилттай үргэлжүүлж байна. За үүнээс гадна бид нэр санхүү эдийн засгийн их сургуультай хамтарсан хөтөлбөрийг мөн эхний хагас жилд амжилттай зохион байгууллаа. За би одоо илүү бизнесийн тал руугаа статистикийн мэдээлэл та бүхэнтэйгээ хуваалцъя. За Хас банк сүүлийн 3 жил гаруйд нэлээд их том хэмжээний хөрөнгө оруулалтууд хийсэн. За үүнээс бол бид нэр цахим үндсэн систем дээр бол нэлээд том өөрчлөлтүүд гарсан. За банкны үндсэн системээ бид нэр өөрчилсөн. Цахим дижитал банкныхаа платформ дээр шинжилэлүүд хийлээ. Мөн одоо аюулгүй байдал, дэд бүтцтэй бүгдэн дээр хөрөнгө оруулалт хийсэн. За дэлхийд даяараа банкны үйлчлэгийг цахим руу одоо шилжих үйл явцууд явж байна. За Монгол банкны зүгээс ч гэсэн шат дараалттай цахим банкны үйлчлэгээ авах боломжуудыг бодлого журамдаа өөрчлөлт хийгээд хэрэгжүүлсээр байгаа. За үүнтэй холбоотой Хас банк маань улирал тутам шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг дижитал банк болон интернет банкнд бид нар оруулж ирсэн. За үүний үр дүнд 2024 оны эхний хагас жилдээр манай дижитал банкны нийт хэрэглэгчийн тоо өмнөх жилтэйгээ мөн үетэй харьцуулбал 24.3% өсөлттэй гарлаа. За мөн бид нараас идэвхтэй харилцагчийн тоог маш ойрхон
хянж явдаг. Манай идэвхтэй ярилцагчийн тоо ч гэсэн 16.7%-аар өссөн. За өөр сонирхолтой тоо бол нийт хэрэглээний зээлийн бараг 92%-ийг цахимаар авах ийм боломж бүрдсэн байгаа даа. Тэгэхээр ер нь бол юу харагдаж байна гэхээр бидний сүүлийн онуудад оруулсан цахим банкны хөрөнгө оруулалтууд маань өөрийнхөө өгөөжийг өгөөж явж байна. За үүнээс гадна бид бас loyalty хөтөлбөрийнхаа дагуу cashback олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирлээ. Мөн хамтарч ажилтдаг түншүүдтэйгээ бид нэр co-branded карта үргэлжлүүлээд гаргаж байна. За хасын хөлгүүдийн карт маань нэлээд амжилттай борлогдсон. За үүнээс гадна бас Mac компани 30 жилийн ойтой холбоотой branded карт гаргалаа. Мөн төмөр замын 75 жилийн ойтой холбоотой ийм branded картууд гаргасан байгаа. Тэгээ бидний стратеги гэсэн ирээдүйд үргэлжлүүлээд хамтарч ажилладаг түншүүдтэй өөрснийх нь ажилтнууд болон харилцагч нарт нь хэрэгтэй branded картуудыг үргэлжлүүлээд гаргахаар төлөвлөж явж байна. За тэгээд одоо бидний цахим банкны үйлчлэгийн шинэ модулуудын талаар бас бид тухай бүрд нь мэдээлэл хүргээд явуулсан. За одоо би санхүүгийн гол үзүүлэлтүүдийн талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. За Хас банкны 1-р улирлын болон 2-р улирлын ашгуудыг харж байна. 1-р улиралд 42.1 тэрбум, 24 оны 2-р улиралд 43.3 тэрбумын татрын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Ингэснээр эхний хагас жилд 85.3 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. За энэ өмнөх оны муу үетэй харьцуулах юм бол ойролцоогоор 38% өсөлттэй ийм үр дүнд бид нар хүрлээ. За өөрийн хөрөнгийн өгөөж бас их чухал байгаа. За өөрийн хөрөнгийн өгөөжийн хувьд бол 26.6% өсөлттэй. За сүүлийн жилүүдэд бол бид нар өөрийн хөрөнгийн өгөөжийг 20%-аас дээш байж ирсэн. За чанаргүй зээлийн хувьд бол манай банк хамгийн бага чанаргүй зээлийн хувьтай банкны системд толгойсон хിവэрэ байна. За чанаргүй зээлийн хувь бол 2.2% хувьтай нэгдүгээр хагас жилээр бид нар өндөрлөө. За нийт активын хэмжээ нь манай банкны актив 5.6 их 80 төгрөгт хөрлөө. За дөрөв би хэлсэн манай зээлийн өсөлт болон гаднаас татсан их үүсвэр мөн хадгаламж харилцахын дүн өссөнтэй холбоотой манай нийт актив маань 5.6 их 80 төгрөгт хөрлөө. За өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд нэгдүгээр зэрэглийн өөрийн хөрөнг 18.6%-тай байна. Монгол банкны тавигддаг шалгуур бол 12.6. Тэгэхээр Хас банкны хувьд ирээдүйн зээлийн өсөлт хийх мөн ногдол ашиг дараах яруу нэгэн эрсдлийг даван туулах хангалттай өөрийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. За өөр нэг чухал үзүүлэлт байдаг банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг харьцаа гэдэг 38.7%-тай. За зохих байх хэмжээ нь бол 25%-тай байдаг. Тэгэхээр одоо яг Хас банкны хувьд бол гол санхүүгийн үзүүлэлтүүд маань өмнөх улиралтай харьцуулахад тогтвортой болон өссөн дүр зурагтай гарлаа. За саяны ашигт ажиллагааны ард хамгийн банкны чухал зүйл бол зээлийн өсөлт байдаг. За зээлийн өсөлт маань он гарснаар 20.8% өсөлттэй бид нар эхний хагас жилээ өндөрлөө. За манай нийт зээлийн багц маань 3.3 их 80 төгрөгийн өсөлттэй багцтай өндөрлөө. За түрүүн би чанаргүй зээлийн харьцаа хэлсэн 2.2%-тай. За өмнөх бид нар санхүүгийн тайлан танилцуулж мөн олон нийт стратеги танилцуулахдаа манай банкийн 3 гол орлого авчирдаг бизнесийн сегмент идэг. За тэрний гол одоо сегмент нь бол иргэдийн банк, байгууллагын банк, Хас лизинг буюу одоо манай санхүүгийн түрээсийн үйлчилгээгээс бүрддэг. За яг гол бизнес нэгжээр нь харах юм бол иргэдийн банк 23% өсөлттэй, байгууллагын банк 15.6, лизинг 16.1% өсөлттэй гарлаа. За эдгээр өсөлтүүд маань бол 2024 оны өсөлтүүд
энэ график хэлбэрээр үзүүлсэн байна. За манайх нийт зээлдэгчдийн тоо бол 169 мянган зээлдэгч байна. За цахим зээлийн тоо бол 102 мянган зээлдэгч нар эзэлж байна. За Иргэдийн банкны одоо гол өсөлтийн сегмент нь бол бичил жижиг дунд бизнесийн зээлмэн нэлээд сайн өссөн. За мөн хэрэглээний зээлийн өсөлт ч гэсэн одоо манай Иргэдийн банкны гол өсөлтөд одоо нөлөөлсөн. За бусад сегментүүд бол өөрсдний гол үндсэн зээлийн бүтээгдэхүүнээс өсөлтүүдээ бий болголоо. За дотоод их үүсвэр буюу одоо бидний ярьж сурснаар хадгаламж байгаа. За харилцаг хадгаламжийн хэмжээ он гарснаас 11.3% өсөлттэй буюу банкны төвхөнд анхны удаа 3 их найдын босхийг давлаа. За 3.2 их найд төгрөгийн одоо харилцаг хадгаламжтай бид нар нэгдүгээр хагас жилийн өндөрлөлөө. Тэгээ би бас энэ боломжийг ашиглаад нийт хадгаламж эзэмшигчтэй бас баярлаа гэж хэлмээр байна. Хас банкнд итгэл үзүүлээд манай банкнд өөрийнхөө үйлчлэгийг аваад харилцаа хадгаламжаа Хас банкнд байршуулж байгаад би бас та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлал талархж байгаа илэрхийлмээр байна. За дараагийн зүйл бид түрүүн гадаад их үүсвэрийн тухай товчхоо нийлт хэсгээр дурдсан байгаа. За нийтдээ 104.3 сая $. Их үүсвэрийг бид нэр гадны байгууллагуудаас татлаа. За энэхүү их үүсвэрүүдийн зорилт нь ногоон санхүүжүүлэлтийг дэмжих болон жижиг дунд бизнес эрхлэгч нар эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ийм санхүүжилтүүд байгаа. Тэгээ бид нар яг энэ санхүүжилтээ авсан зорилгын дагуу үйл ажиллагаагаа явуулаад түрүүний миний дурдсан өсөлтүүдийг хийхэд нэлээд том хувь нэмэр оруулсан. За дараагийн ярилцах нэг хэсэг бол Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн талаар байгаа. За би түрүүн 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн тухай хэлсэн 18.6, 12.5 бол Монгол банкны байх зохистой хэмжээ байдаг. Тэгэхээр бид нар 6.1% илүү одоо өөрийн хөрөнгийн боломж байна гэсэн үг. За үүнээс гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу liquidity харьцаа 38.7%. За үүнээс бид нар одоо манай ихнэх их үүсвэрүүд маань түргэн одоо хөрөх чадвартай хөрөнгүүд байдаг. Нэг бол одоо Төв банкны үнэт цаас эсвэл Монгол банкнд байршуулсан ийм хөрөнгүүд байршсан байна. За нийтдээ бол одоо түргэн борлогдох боломжтой нийт активын хэмжээ 1.9 их найд төгрөгтэй тэнцвүүц гэсэн үг. Тэгэхээр бид нар бас зээлийн өсөлтийг ирээдүйд хийх өндөр одоо боломжууд байна гэсэн үг. За энэ бол Монгол банкнаас тогтоосон одоо бусад чухал зүйлүүд байдаг. Одоо чинь гадаад валютын позиц, нийт томоохон зээлдэгчд одоо олох активын төвлөрлийн харьцаа, нийт үндсэн хөрөнгийн харьцаа, холбоод этгээдүүдийн ингээд энэхүү гол үзүүлэлтүүд байдаг. За энэхүү танилцуулгамаар манай банкны вебсайтн дээр шууд орчин та бүхэн бүрэн танилцах боломжтой байгаа. За товчхондоо бол Монгол банкнаас шаардлага тавьдаг зохистой харьцааг бол манай банк бүгднийг хангаад явж байна. За компани засаглалтай холбоотойс цөөн хэдэн мэдээлэл би бас та бүхэндээ хүргэе гэж бодлоо. За энэ бол манай банкны 24 оны 1-р хагас жилийн байдлаарх хувьцаа эзэмшигчдийн бүтэц байна. За Хас банк нийтдээ 10,600 гаруй иргэд маань Хас банкны хувьцаа эзэмшигч болсон байна. 30 хуулийн этгээд мөн 3 хөрөнгө оруулалтын сан Хас банкыг хувьцаа эзэмшиж байна. За 94,199%-ийг бол Тэнгэр санхүүгийн нэгдэлэгдэг толгой компани эзэмшдэг. За нийт хувьцааны төрүүлсэн ойролцоогоор 95%. За шууд бусаар нь ингээд задлах юм бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн та бүхэн харж байна. За нийт бол аль нь ч эцсийн өмчлөгчийн хувьд бол 20% лимитийг хэтрэхгүй явж байгаа. За нэг онцлох зүйл өмнө ч гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар өмнөх лайвуудаар бас та бүхэндээ мэдээлэл өгч ирсэн. Хас банкыг Тэнгэр санхүүгийн нэгдэлтэд нэгтгэх үйл ажиллагаа одоо ингээд үргэлжлээд явж байна. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс бид нэр шийдвэрүүдээ гаргацсан. Одоо Монгол банк болон санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлүүдээ авах процесс дээр явж байгаа. За зөвшөөрөл гарсны дараа ямар үйл явц болох вэ гэхээр Тэнгэр санхүүгийн нэгдэл Хас банктай нэгдээд
энд байгаа 10 тэнгэр санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигт шууд хас банкны хувьцаа эзэмшигт болох юм. За ингэснээр банкны тухай хуулийн 36-гийн 1 дээр заасан 20%-аас хэтрэхгүй гэсэн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн лимитийг манай банк хангах ийм бүрэн боломжтой болж байгаа. За бид нар бол зөвшөөрлөө авах явц дээр явж байна. За төлөөллийн үдс зөвлөлийн гишүүд маань 12 гишүүд байгаа. Сая 4 сарын 29-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар манай хувьцаа эзэмшигчд маань төлөөллийн үдс зөвлөлийн гишүүдээ 2 жилийн хугацаатай томиллоо. За ингэснээр 2026 оны 4 сарын хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл эдгээр 12 тооцын гишүүдтэй бид нар үйл ажиллагаа явуулна. За үүнд яг банкны тухай хуулийн дагуу 3-1 нь хараад бус гишүүдээс бүрдсэн мөн тууцын дэрэгдэх 3 хороо байдаг. Засаглал нэр дэвшүүлэх хороо, эрсдлийн удирдлагын хороо, аудитын хороо мөн хуулийнхаа болон зохих журмын дагуу 3-2 нь хараад бус гишүүн байх шаардлагатай байдаг. Үүний дагуу бид нар бас хараад бус гишүүдээ хороод дээр ажиллуулахаар оруулсан байгаамаа. За гүйс удирдлагын багийн хувьд бол 1-р хагасжилт ямар нэгэн өөрчлөлт ороогүй манай Ас банкны удирдлага маань тогтвортой ажиллаад явж байна. За хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа бид нар лайв хийгээг болохоор би бас товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. 4 сарын 29-ний өдөр бид нар хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжид хурлыг амжилттай зохион байгуулсан. Тус хурлаар нийтдээ 10 гол шийдвэрүүд гаргасан. За эндээс стандарт шийдвэрүүд байдаг. Үүнд бол 2023 оны үйл ажиллагааны тайлан, аудитлсан тайланг баталгаажуулах, мөн ногдол ашигтай холбоотой шийдвэрүүд байгаа. Мөн 7 дээр тэнгэр санхүүгийн нэгдэл Ас банктай нэгтгэх гэсэн хамгийн чухал шийдвэрүүдийг бид нар гаргасан. Мөн тууцтай холбоотой зохих шийдвэрүүд хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлаар гаргасан. За төлөөллийн үдс зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлүүд дэлгэцэн дээр харагдаж байна. За эхний 2 улирлын байдлаар нийтдээ төлөөллийн үдс зөвлөлийн 4 хурал боллоо. 11 цахим хурал болж нийтдээ 32 шийдвэр гаргасан. За үүнтэй холбоотой тууцын тогтоолууд бид нар гаргасан байна. За өөр нэг чухал зүйл би бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж ботсон. Би сая 2024 оны эхний хагас жилийнхаа санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцууллаа. За үүнтэй холбоотой төлөөллийн үдс зөвлөл шийдвэр гаргасан бас олон нийтэд мэдээлэл нь сайхан хүргэгдсэн байгаа. За энэ нь юу вэ гэхээр 2024 оны эхний хагас жилийн ашигаас ногдол ашиг тарах ийм шийдвэр гарсан байгаа. За үүнтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн ээлжид бус хурлыг ичнээн санал хураалт буюу цахимаар санал хураалт явуулахаар ийм шийдвэр гарсан байгаа. За ногдол ашиг маань нэг хувьцаанд 18 төгрөгийн ногдол ашиг хуваарлах ийм шийдвэр гарсан. За манай банкны дүрм дээр ногдол ашигыг төлөөлөл удирдах зөвлөл баталгаас гадна хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлана гэдэг ийм шийдвэр байгаа. За үүний дагуу бид нэр онлайнаар хувьцаа эзэмшигчдээс санал хураалт явуулах шаардлагатай байгаамаа. За тэгээ манай вебсайтн дээр мэдээлэлүүд нь гарсан байгаа. Вебсайт руу ороорой. За хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг бол 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр. За хас банкныхаа хас митинг гэдэг аппликейшнээр бид нар өмнөх хурлуудаар ч гэсэн ашиглаж байсан апп байгаа. Аппликейшн ашиглаад 2024 оны 7 дугаар сарын 25-ны өглөөний 9 цагаас 2024 оны 9 дугаар сарын 4-ний 16 цаг хүртэл саналаа та бүхэн өгөх ийм боломжтой байгаа шүү. За ингээд би өнөөдрийнхаа товч 2024 оны хас банкныхаа үйл ажиллагааныхаа тайлан ингээд өндөрлөе. Төрөө хэсэлчлэн манай энэхүү тайлан бүрэн ихээр манай вебсайтн дээр байршуулсан байгаа. За ингээд дараагийнхаа лайваар утгагүй бүгдээрээ уулзцаая. Бүгдэнд нь анхаарал хандуулсанд маш их баярлалаа.